Монголын радиогийн өдрийн хөтөлбөрөөс окторгуйн биелгээ төвийг зориод ирсэн байна. Ер нь бие биелгээ гэдгийг мэргэжлийн бүжигчдэл бүжгэлдэг юм шиг сүүлийн үед бол бид ойлгодог болсон. Гэтэл энэ маань бүр язгуур урлаг маань байж өвгдөөс одоо өмнө үеийнхэн маань бас энийг биелдэг байж тэгээд энэ маань өөрөө дан ганц биеийн хөдөлгөөн биш. Тэр 7 хүрдийг засч яадаг, сэтгэл санааг өргөж байдаг, олон талын ач холбогдолтой юм байна гэдгийг ер нь зацхоосон сонсож мэдээд энэ тухай хэн илүү сайн ярих болоо гэж бодсон. Тэгээд окторгуйн биелгээ төвийг үүсгэн байгуулагч соёлын тэргүүний ажилтан бүжиг дэглээж Намын Эрдэнэгээ зориод ирсэн байна. Ягаад тэгэхээр окторгуйн биелгээ төвд бүжиг сурах гэж, биелгээ сурах гэж хүмүүс зорж ирдэг. Гэтэл тэд биелгээнийхээ хажуугаар ямар утга учиртай юм бэ гэдэг маш их мэдлэг мэдээллийг эндээс олж аваад гардаг юм байна гэж би өөрөө бас анзаарсан. Монголын радиоор орон даяар нийт олон түмэнд хүргье гэдэг ингээд зориод ирсэн. Тэгээ урилга хүлээж авсанд баярлалаа. Хүний ингээд харагдах гоо сайхан тэгээд хийж байгаа үйл хэрэг аль аль нь ингээд сайхан хослоод сайхан байдаг юм байна. Тэгээд өөрийнхөө түүхийг ярьж ярилцлага эхлэе. Баярлалаа. Тэгээд юун төрөө энэ удаагийнхаа ярилцлагаар гоё үндэсний өв соёл буюу одоо томоохон нэг хэсэг буюу биелгээг онцолж бас ингээд намайг урьсанд маш их баярлалаа. За тэгээд миний хувьд болохоор би уг нь миний яг үндсэн мэргэжил маань би балетын жүжигчин, бүжиг дэглэж найруулагч мэргэжилтэй байхгүй юу. Тэгээ хүмүүс ингээд яагаад сонгодгүй юм байж Монгол руу орсон ингээ аягүй гайхдаг. Тэгээ яг таны хэлсэнчлэн сая ингээд 7 хүрд ингээд цаад утга учир мөн чанар нарай өөр юм байгаад байгаа штэ. Тэгэхээр ер нь бол яг биелгээ рүү бүр ингээд намайг эргэлтгүйгээр ингээд оруулсан зүйл бол ерөөсөө цэвэр Монгол ухаан тэр чигтээ. Биелгээний цаана асар их тайлал байдаг те. Монголчууд зүгээр л одоо дайнд явахаа өмнө ч юм эсвэл зүгээр л нэг ямар нэгэн одоо найр наадам дээрээ бүжгэлдэг зүйл бол биелгээ биш байсан байна. Цаана бол өөртөө дотоод сэтгэл, энерги, оюун ухаан бүх зүйлдээ домондог ийм агуу том одоо өв соёл байсан. Тэгээд дээрэс нь одоо энэ өв гэдэг чинь ингээ маш олон үеийг өртөөлж ингэж өвлөгдөж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ олон мянган жилийг давсаар өдийг хүртэл ирж чадсан гэдэг чинь өөрөө агуу том утга учиртай болоод ирж байгаа. Тэгээд окторгуйн биелгээний маань бас нэг давхар ажилдаг нэг онцлог нь юу байдгүй гэхэлэр алдагдсан өв соёлыг сэргээдгээрээ давуу талтай гэсэн үг. Окторгуйн биелгээ төв ер нь хизээ байгуулагдлаа. Ер нь та нар маань энэ биелгээгээр дамжуулж нийгэмдээ бас нөлөөлдөг, уриалдаг. Олон янзын флаш мобуудыг зохион байгуулж ирснийг бол мэдх юм. Тэгэхээр хэдийн үеэс эхэлтэй вүлээ? Манайх одоо 6 жил болж байгаа. 6 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан. Тэгээ манайх яг ингэдэ 2 төрлөөр үйл ажиллагаа явуулдаг. 2 өөр төрлөөр гэсэн. Тэр нь болохоор яг нэг нь таны хэлсэнчлэн нөгөө нэг юм залуучуудад нөлөөлөхүүднээс тэгээ анх ингээд яг Монгол бүжиг биелгээ рүү орсон чинь надад нэг хүмүүсээс ийм ирчихсэн байхгүй юу. Тэгээ ийм залуу хүн юм байж Монгол бүжиг бүжиглээд байгаа. Ингээл гадны гоёгоо бүжиг зөндөө байна. Дээрээс нь чи бүр өөрөө ингээд сонгодог урлагаар те мэрэгжлийн эзэмшсэн байж тэрнгүүрээ явааж яагаад юм сайн юм хөгшин ингээд те ийм манертай ингэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт эн чинь зүгээр л залуу хүн энийг биеэр өвтөчвөл энэ залуу өв соёл болно. Тэгэхээр энэ бол цаг хугацааг бид нар өөртөө бүтээх ёстой. Тэгэхээр энэ өв соёлыг яг хөгшин өв соёл байх уу те орчин үеийн залуу энэ чинь бид нар өвлжиж энэ чинь өв соёл болно те. Тэгэхгүй бид нар өвлөхгүй бол энэ чинь өв биш. Тэгэл яг энэ хугацаанд магадгүй устдах эрсдэлтэй үлдэх гээд байгаа байхгүй юу. Тэгэнгүүт арай илүү хөнгөн хэмнэлд оруулах юм байна. Одоогийн залуучууд ямар темп хэмнэл сонсож ийн, ямар аялгау сонсож ийн те. Тэрэнд нь тааруулаад биелгээний манерыг ч гэсэндээ илүү хөнгөн болгох хэрэгтэй юм байна гэж бодоод тэгээ хамгийн анх одоо тэр нөгөө тоохоо нэгэн гос гээд челленж хүү хамтлагийн дууны флаш моб те. Эдгээр ер нь бол анх гарч эхэлсэн. Тэгэл хамгийн анх ер нь бол гадаа Монгол бүжиг бүжиглсэн хүн байсан л та. Тэгсэн чинь ингээд баг Монгол бүжгийг гудамжинд маргалаа тий ингээд анх үүсгэн байгуулж байхдаа бол эхний жил би бүр үнэхээр шантармаар их шүүмжийг авч ийсэн. Тэгэл 2-3 ч удаа ингээд түрээслэгчтэй би багийн сар ажиллаад ингээд гарьяа те ингэж хэлэхээр юм болж ийсэн. Тэгэл би үнэхээр би яг юунд төлөө те яг шиг ингээд ийм олон хүндтэй ингээд шүүмжлүүлэн загнуулан барин ингээд хийх хэрэг байна гэж бодонгууд тэгээд би одоо юу хийх юм энийг би хийхгүй бол одоо яах юм гэдэг ч юм уу те ингээд надтай яг биелгээ гэдэг зүйл ингээ холбоотой юм шиг надад тэгэж амар санагддаг байхгүй юу. Тэгээл үгээ надад зарсан юм байгаа. Би энийг заавал хүмүүст ойлгуулна гэж хичээгээл те. Нэг талаараа тэгэж ийсэн. Нөгөө талаараа яг ингэж нөгөө хөтлөгдөж ирсэн хүмүүс маань сургалтандаа суугаад ирэнгүүт арай өөр юм ярьдаг. Язгуур гэдэг юм ярьж эхэлдэг. Биелгээ бол монголчуудын одоо үндэсний яг гадаад үзмжид харагдах бүжиг гэхээсээ илүү монголчуудад ийм агуу том чанартай юм шүү гэдгийг ярьж өгөнгүүд хүмүүсээр ингээл ёо би зүгээр турах гэж ирсэн ээ юу болоо явчихваа гэлтэгдэг аахгүй юу. Ингээл гоё хөдөлгөөнөр хичээлэл туръя гэж ирсэн чинь ямар их ингээ утга учиртай юм бэ те гэл. Тэгээ одоо ер нь анзаараад байхад сүүлийн үед ирж байгаа хүмүүс тэгдэг яг таны хэлсэнчлэн ингээд энерги гэдэг эмчилгээ гэдэг талаас нь харж ирдэг болсон байна. Тэр бас нэг гоё дэвшил. Тэгээд
Анх намайг хичээлж яхад одоо хичээлж яхад гинэ нөгөө зааж эхэлж яхад яг юм хөгшин гэж ярьдаг байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо 30 настай ээж би хөгшөж гин үү гэдэг болсон. Тэгэхээр энэ бол үнэхээр залуучуудын соёл болгож чадсан байна гэж харж байгаа байхгүй. Окторгон биелгээ төвийн логон дээр бүр нүд унаад болдгоо. Тэгээд энэ лого бол өөрөө ажил үйл хэргийн үзэл санааг шингээсэн байдаг. Тэгээ миний харж байгаагаар болохоор хамгийн түрүүнд бугын эвэр байна, бугын толгой байна гэж хараад байгаа, од байна гэж хараад байгаа, дээр нь газар дэлхий байна гэж харсан. Тэгэхээр логоо тайлбарлаж өгч. Анх үүсгэн байгуулсныхаа дараа арай өөр логотой байсан. Энэ тэгээ саяхан манайх өөрчлөөд нэг юм болсон байхгүй юу. Тэгэхээр биелгэн дээр бас нөгөө хамгийн чухал яригддаг юм нь тухайн хүний сүлд гэдэг юм дээр их яригддаг. Өөр өөртөө гэсэн сүлдтэй. Тэнгүүд удам угсаа болго өөртөө гэсэн чонон сүлдтэй, буган сүлдтэй ч байд юм уу те. Хэрээн сүлдтэйгээ байдаг шиг хүн болгонд өөртөө гэсэн нэг сүлд тодордог. Яг тэрэн үүднээс ерөнхийдөө бол окторгон биелгээний голлох сүлд бол сар буг хоёр байдаг. Тэгэнгүүт тэрэнгүүрээ гаргасан. Тэгээд бугны маань ингээ биен дээр 7 бурхан од байгаа байхгүй юу? Тий. 7 бурхан од байгаа. Тэгснэ бугны маань эвэр нь ийм олон салаа биш саран эвэртэй бугаага. Тэнгүүдээ тэрний дээр нь яг бүтэн сар байгаа байхгүй юу? 15-ны сар. Тэгэхээр монголчууд шиний 15-ныг сар биш өдөрт тооцдог байсан гэж байгаа. Бүтэн сар гарсан учраас бүтэн сарыг наранд тооцдог байсан. Тэгэхээр энэ бол нар сар хоёрыг хоёуланг нь бэлэг шийдчихэж байгаа. Тэгээд тэн дээр нэг алтан гац од нь тэр дээр байгаа байхгүй юу? Тэгэхээр нөө окторгон биелгээ гэдэг нь огт оргүй зүйлээс өөрийгөө олж тодлно гэдэг үгнээс нэг алтан гац од тэн дээр асцсан, гялцсан байж байгаа байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө бол юм сар сүлттэй буг гадуур нь ингээ хүрээлж байгаа энэ том сар шиг байгааз тэр нь болохоор юм бүхэл бүтэн бүрэн оршин гэдэг утгыг илэрхийлж ингэж хэлсэн. Огт оргүйгээс би өөрийгөө олж авах. Одоо эхний хичээлээс орж ирэхэд л мэдчилгээнээс эхэлж байсан. Амар байна уу гэж монголчууд мэдлэгээ. Хичээл дуусгаад хурайлдаг. Хурай гэж ер нь монгол хүн бүр мэддэг. Гэтэл үгүй юм байна. Хурайлна гэдэг чинь ийм өөр утга учиртай гэж эхэлсэн л дээ. Тэгээд энэ нэг үндсэн суудал, гар хөлийн байралт гээл зарим нэгэн тайлбаруудыг нь сонсогчдод сонирхуулж анх орж ирээд хоорондоо амар байна уу гэж мэдчилгээс эхэлж гин. Энэ нь болохоор монгол ухаанд сургаж эхэлдэг. Тэгэхээр биелэхийн тулд эхлээд ухаанаа бэлтгэх хэрэгтэй гэж үздэг аахгүй. Тэгэхгүй ингэж хөдлөн шүү. Ингээд гар ийм гараац ийм хэмэнд байна гэд хий хөдөлгөөн заахаас илүүтэй тэр хүнд өөр утга учирыг эхлээд аюул сайн ойлгуулад өгчвөл биелгээ гэдэг чинь тэр хүний өөрийнх нь дотоод нэг огшлоос гарах хэрэгтэй зүйл байдаг. Тэгэхээр гараа яг ингэж байр яг ингэ гэд нэг юм бид нар ингэж хайрцаглаж заахгүй байхыг аль болох хичээдэг. Тийм учраас хамгийн ихний дадал буюу орж ирэхэд амар байна уу гэж мэдчилнэ. Сайн байна уу гэд ороод ирэх багштайгаа амар байна уу гэх хоёр илүү дулаахан байдаг тий. Маш өөр харилцаа, маш өөр уур амьсгалыг үүсгэдэг. Ингээд ирэнгүүт бүх хүн нэг төвшөнд амар байна уу гэж мэдлээд ороод ирэнгүүт ангийн уур амьсгал бас нэг хэмд очдог. Тэгэхээр ингээд энгийн мэдлэг юм шигнээсээ ангийн бас сэтгэл зүйг нь бас давхар бэлдээд байдаг. За амар байна уу гэдэг нь өөрөө ам ар байна уу? Таны амаараа хэлж ярьсан зүйл чинь ар талд буюу хийж бүтээж байгаа зүйлтэй чинь нэг байна уу гэсэн хариуцлагажуулж асууж байгаа ийм асуулт байдаг. Сайн уу гэхээр монголчууд бие биенийхээ сайн мууг асуудаг байсан. Амар амгалан уу? Амар үйл хэрэг чинь бүтэмжтэй юу гэж асуудаг. Ийм амар байна уу гэдэг мэдчилгээ байна. Хичээлийнхаа төгсгөлд хурайлдаг. За хурай гэдэг үг маань хур гэсэн утгыг агуулдаг. Хуран цугласан зүйлийг өөрийнхөө айс сав руу хураана гэдэг утгатай байдаг. Тэгэхээр биелгээ хийж байгаа яг энэ нэг цагийн хугацаанд маш их асар өндөр энерги ялгарч идэг хүнээс энэ бүх одоо ялгаруулсан ариун тунгалаг энергийг буцааж өөрийн сав руу хурааж авах нэг хуулирлыг үүсгэх. Тийм учраас хурайны гар яадаг үлээ тойр гэлбэртэй ингэж татдаг. Энэ өөр хуулирлыг хийж шүү дээ. Тэгэхээр хурай гэдэг одоо өнөөдрийнхөө биелгээг өндөрлүүлж бүх сайн сайхан зүйл өөрийнхөө биед айс савд шингээж авч яана гэсэн үг. Дээрэс нь аливаа зүйлийг өндөрлгөөнд бол хурайлдаг шүү гэдэг нэг юмыг бас хүмүүст ойлгуулад тэнгүүд уухай гэж байгаа тийм уухай бол өөрөө төрлөг тэнгүүд монголчууд эрт үедээ уухай алхтаа зүүн гараа атгах зүүн гараар уухалдаг байсан гэж байгаа байхгүй юу тэнгүүд яагаад тэгэхээр энэ өөрөө зүрхний галаас бадарч байгаа үйлдэл гэж үздэг тэгэхээр зүрхэн талын гар гэдгээрээ зүүн гарааг ингэж атгаж зүрхний галаараа ингэж уухайлж энэ бол дотоод маш хүчтэй огшлыг илэрхийлж байна гэж үздэг. За ингээл манай монгол ухаан эхлэндээ яаж энэ бүхнийг мэдэж судалсан юм бэ? Анх би бас энэ окторгон биелгээ рүү яагаад сонирхсан гэхээр манай нэг сэтгүүлч дүү найз хэлсэн. Үгүй тэр өгж байгаа мэдлэг нь үнэхээр өөр гэдэг. Үнэхээр өөр байсан. Одоо ч гэсэн тэрийг нотолж байна. Одоо энэ мэдлэг яаж одоо бий болсон байх вэ? Эсвэл хүүхэд бага насны одоо эмээ өвөгийн үе байдаг юм уу? Эсвэл өөрийн чинь юм уугахгүй юмыг танин мэдэх гэсэн хувь чанар юм уу?
Хамгийн анх бол ингэсэн. Одоо нөгөө Монгол ухаан судлалын олон судар номууд, олон сургалтууд бас энд явагддаг. Би бас ер нь Мерсер бол нэлээд өөрөө судалсан гэж хувьдаа бол боддог. Тэгээд алтан дээд үнний аялгау, гэрлийн өргөө гэд те янз янзын газар зөндөө байдаг. Ерөнхийдөө бол энэ тус бүрчлэг ерөнхийдөө бол би судлаа явсан байдаг. Яг зарим нэг зүйлсүүд нь бол тэр талын судар ном дээр байдаг зүйлс байгаа. Гэхдээ огторгон биелгэний яг мөн чанар биелгэний тайлал дутуу учраас 100% яг зөвхөн огторгон биелгэнээс гарсан зүйл байгаа. Энийг яаж аваад байгаа юм гэхэлэр биелж чадахгүй, биелдэггүй хүн хизээж биелгэний тайллыг гаргахгүй. Тэгэхээр биелгээ гэдэг нь юу юм бэ гэдгийг судлахын тулд би өөрөглөд биелж чаддаг байх гэдэг тийм. Тэгэнгүүт биелгээ өөрөө маш өндөр түвшний энерги ялгаруулж ин гэдэг нь ийм хэмжээний төвлөрөлд орж ийн гэсэн. Ингээд эхлэнгүүт хамгийн одоо миний яг зүгээр хувь хүний маань нэг онцлогонд би ингээ байгальд айгүй тийм дуртай, байгальд байвал ингээд одоо холбогддог гэж хэлж бараг болохоор те ингээд байгальд байвал хамгийн ингээд их тайвшрал төвлөрлийг авдаг. Яг тэр ирээрээ ингээд байгальд гарч биелсэн байхгүй юу. Зүгээр ой модон донд ганцаараа суугаад биелэж үзээд тэр олгоныгоо ингээд дандаа сүлд ингээд тайлал тунгаалт хийдэг. Сая яагаад би найхчуу. Тэгснэ ингээд биелжсэн. Би ингээд ойд донд ингээд биелж яагаад гинт би ямар химнэлээр биелээд ам бол ямар ч хөгжим сонсоогүй те юу ч сонсоогүй ямар химнэл над дээр ороод ирв сая би яага хурдан биелжв яага удаан биелжв тэгээ хингүүтээ ингээд биелгээчэнтэй хамгийн түрүүлээд язгуур сунгуудаа цээж хаялга орж эхэлдэг за цээж хаялж агаад гар мөрлөө орохдоо яг гарн дээр очиж гацдаг байхгүй юу гар гэдэг чинь гарны үзүүр хэсэг нь тэр биелгээ ямар илэрхийлэмжтэйг илэрхийлэх гээд идэг тэгэнгүүт яг нөгөө энерги яг төвлөрөл холбоос нь хамгийн яг өндөр түвшинд очиод ирэнгүүт гарны үзүүрлөө орж тэр биелгээг утга учирыг гаргадаг. Яг энэ үед жоохон сарниж гад идэг. За юу ийх үү гэд. За ингээ гой мод шиг найхгүй ч гэдэг юм уу те нэг юм бодлууд ороод ирдэг. Тэгэхээр тэр бодол дээр биш цэвэр 100% мэдрэмжэн дээрээ төвлөрнө гэдэг чинь бас их хугацаа дадал их шаардна. Тэгэл ерөнхийдөө бол байгальд биелсэн, өөрөө биелсэн. Тэгэл ер нь бол яг үүсгэн байгуулсан 6 жилийн маань хөдөлмөр гэж ойлгож байна. Энэ дундаас биелгэн гэдэм байх, тэгдэм байх гэд судалж яг өөрөөсөө цэвэр гаргасан тайллууд байдаг. Тэгээд хамгийн гол нь яг өөр дээрээс гаргасан учраас бүгд нэг юм хий биш те дандаа юм газардсан те яг бодит тайлбарлууд байдаг гэсэн. Тэгээд дээрэс нь нөгөө авра аппарат гэдэг нь шүү дээ. Авран дээр хүртэл манайх туршилт хийж биелгээ хийж явах түүний энергинд яаж өөрчлөлт орж ийн гэдгийг бас шинжлэх ухаан талаас нь ч гэсэндээ гаргаад үзсэн. Тэгэхээр л ер нь бол за ийм юм байна гэж гаргаж ирсэн зүйлс байгаа. Тэгэхээр огторгон биелгээ бол ерөөсөө цэвэр шууд яг байгальтай холбогдно. Байгалийн бүжиг гэж хэлж болохоор байхгүй баг. Хүн биелгээ хийж сурна гэдэг өөрийнхөө эрүүл мэндэд, сэтгэлийн эрүүл мэнд, биеийн эрүүл мэндэд хамгийн эхлээд юугаар их холбогдох вэ? Яаж нөлөөлөх вэ? За монголчууд эрт үед бүх зүйлийг 3 түвшинд авч үздэг байжээ. Тэр нь болохоор бие, сэтгэл, оюун гэдэг 3 түвшинд. За тэнгууд монголчууд юу гэдэг лээ? Маш их үгийн баялагтай гэж ярьдаг штэ. Тэнгууд баярлаа, талархлаа гэлайлаа гэл яг нэг утгатай юм шиг ирнэсээ 3 өрөг. Гэтэл энэ 3 өрөөг 3 үгийг 3 түвшинд ангилах юм бол гэлайлаа гэдэг нь өөрөө доод түвшинд орж ирж байна. Яагаад тэгэхээр гэлааж гэлтаатлан цэвэрлж гэлаатлан ингэч гэж ярьдаг. Тэ нэгсэндээ хоосон байдлыг илэрхийлж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ үгийг ерөнхийдөө бол монголчууд хүндэтгэлийн үгэнд бол цээрэлдэг гэсэн үг байна. Гэтэл бид нар яаж өнөөдөр эсрэгээр нь ашиглаад идэг болсон тий. Хоёр дахь буюу дундх түвшинд олонгууд талархлаа гэдэг үг орж ирнэ. Би танд тал хариутай үлдлээ шүү. Би танд буцаага тал хариуг нь барина гэдэг ийм утгыг илэрхийл тус болсон байна те. Баярлалаа гэдэг нь өөрөө хүндэтгэлийн зэрэгт орж ирдэг. Энэ нь бол удмын дайтай буян хийсэн тийм хүнд маш хүндэтгэлтэйгээр баярлалаа гэж хэлдэг. Харин яагаад ингэсэн гэхээр хөлөөр нь толгойж толгойгоор нь хөлийнэ гэдэг үг гэдэг те. Манжийн дардлын үед монголчуудыг одоо хамгийн сүр хүчлэг монголчуудыг авч явдаг зүйл бол энэ ухаан монгол ухаан гэдэг зүйл юм байна. Энэ ёстог гэдэг зүйл юм байна. Энийг нь уруулжуул монголчуудын мөхөл юм байна гэдэг зүйлийг хэрэгжүүлж эхэлсэн гэдэг. Тийм учраас хүндэтгэлийн үгийг нь доод үг рүү оруулаад цэрлэг үгийг нь хүндэтгэлийн үг болгох жишээ нэ. Одоо энэний хамгийн нэг ил өгдөг зүйл нь ёс мэдгүйнд ёр алдахгүй. Эннээс болж монголчууд ёсноосоо холдож эхэлж байгаа. Ёс гэдэг чинь өөрөө энэ олон мянган жилийн үед өвгдөөс болон болохгүйг нь бид нар агуу их байдаг шүү дээ. Одоо бид нар ингээл өвгдөө ухааныг судлахаар тий үнэхээр мундаг юм байдаг. Тэгэнгүүт үндсэн үг нь ёс мэдгүй ёронд баригдана гэдэг үг нь байсан байна. Тэгсэн чинь тэрийг нь ёс мэдгүйнд ёр алдахгүйгээд ёсноос нь холдуулж эхэлж байна. Энэ мэдчлэнгийн яг юм уруулсан зүйлс болдог. За тэнгууд одоо нөгөө бие сэтгэл оюун гингүүд биеийн зангирааг эхлээд тайлж эхэлнэ. Биелгээнд яваад хүмүүс ингэдэг нөгөө нэг айгүй суугаа ажил хийдэг, суугаа ажилладаг болохоор ингээл хуян хөөрдөг, тэгдэг гэд суудал руу их бурууг чихдэг боловч суудал байдаг л да. Гэхдээ бас бидний анзаардгүй нь алхалт зогсолт хоёр гэдэг.
Энд нь очиод ингээд зогсохороо буруу зогсдог. Тэрийг ерөөсөө анзаардаггүй. Хавирга руугаа дараад ташаа руу ч юм уу. Одоо энэ гуйны хажуудлын калфин мах гэж ярьдэн шүү дээ өөх гэж. Энэ минлүүгээ ингээд шахах ч юм уу. Ташааг хүртэл зөв тар зогсно гэж байдаг байхгүй юу? Ташаан дээр суухгүй зогсно. Тэгэхээр ингэж буруу зогсох, буруу алхах тэнгүүтээ нөгөө нэг хөлийн тавилт гიშгэлтэй буруу яах. Нэг хүний бие чинь ингээд бүхэлдээ холбоотой юм чинь хөлний уулалт буруу гიშгэл эхлэхүүд дээшээгээ нөлөөлөл аар цагнаас нуруу руу, нуруунаас сэргээл ингээл дээш нөгөө хөөрл гэдэг юм чинь бас явагдаад үүдээд ирдэг. Тэгэхээр ганц дан суудал биш алхах гიშгхээ хүртэл бас бид нар зөв болох хэрэгтэй байх нэ. За тэгээ биеийн зангираа өөрөө хураад эхлэхүүд цаашлаад сэтгэлийн зангираа хурж эхэлдэг. Ингэдэж стресстэй эхлэнгүүт ёо нэг гарт нэг сайхан бүжиглэхийнсэн гэл хүн өөрөө ирэхгүй те. Энэ бидний дотоод ухамсар байдаг. Хүн өвдгөр яадаг үлээ ёо гиз өвдөөдийн гэл гизээ илдэг. Ёо тэр өвдөөдийн гэл гараараа өөрөө ирэхгүй илдэг те. Тэснэ өвдөөд ээ гэд ингээ цогтгоо үстэй. А гингүүтээ бачуурхаар яадаг үлээ ёо гэл ингээ цогт юм уу те. Бачуурхаар ингээ цээж ирэхгүй шүү дээ. Тэгэнгүүт яг би яаж иж өөрийгөө ангаах вэ гэдэг бидний дотоод ухамсар өөрөө цаанаасаа мэдээд идэг. Тэгснэ хүн тайвшруулах болохоор яадаг лээ нуруун дээр нэгээд илдэг. Бас энийг сонсож байгаа хүмүүс маань ч гэсэндээ ингээд туршаад үзээрэй дэ хин нэгнэр ингээд нуруугаа илүүлээд үзээрэй. Уурлаг байсан ч гэсэндээ бүр ингээд цаанаасаа ингээд гоёлоод эхэлдэг. Энергийн хувьд хамгийн стресс, уур бухимдал, гомдол, шанал ч юм уу те жоохон сөрөг бүхэн бидний даалны эд хурж идэг. Тийм учраас нуруу илэнгүүт тайвширдаг хүн. Ингээд хүнийг тайвшруулахаар нурууг нь нэлээл ингээд тэр өөр ирэхгүй нөө энергийн хувьд тайван байдал шилжээд эхэлж штэ. За тэгэнгүүт биений болог зангираа арилаад эхлэе л да. Арилаад эхлэнгүүт дагаад нэг сэтгэлийн зангираа гэдэг юм чинь тавираад арилаад эхэлдэг. За энэ ингээд сургалтанд явж байгаа хүмүүсээс бол ингээд хамгийн их харагддаг нь болохоор багшаа би бүр ингээд олон жилийн өмнө ингээд муудсан байсан найзгаа гинт санаад холбоо бариад гээл те. Тэнгүүтээ ингээд заримлахаар зөхгүй. Манай нөхөр өстө намайг айгүй хөөрслөгдөж гин гэдэг ахын гээл те. Нөхрөөд бол угаасаа нөгөө хамгийн их тэр үнийг чинь яг яаж байгааг нь бүх зан төлөвийг мэдэн штэ. Тэгээл эхлэн тэгснээр одоо яг одоогийн байдлаар сургалтын дээр бас их гарч байгаа шинж тэмдэг нь хүмүүс ингээд цээжний хаялга юм удаан аялгаутай энэ зүйлс дээр ингээд хичээлээр айгүйх уйлдаг. Дотоод ингээд зангирсан байсан юм уужир тавирч гарч ирж байгаа байхгүй. Тэгээ тэн дээр одоо ингээд багш нь бид нар ч одоо багшаа сургахтаа зөвхөн биелгээ хөдөлгөөн гэхээс илүү яг энэ Монгол ухааныг би зааж сургана штэ. Би тэрийг сайн ойлгуулж багш нар тэрийг хүмүүст мэдрүүлнэ. Тийм учраас багш бол ойлгох зүгээр шүү те. Энэ ирчит санаа зовох юм биш гэдгийг хүмүүст аягүй сайн ойлгуулдаг. Тэр ирээрээ хүмүүс ч гэсэндээ яг биелгийнхаа зааланд огт хамгийн гоё юм сэтгэлээ уужруулах тийм газар нь бас болцсон байна лээ бас. Тэ. Тэгээд сэтгэлийн блок задраад эхлэнгүүт цаашлаад оюуны блок гэдэг юм руу орж эхэлнэ. За ингээ 3 төвшнийг холоод оюуны блок гэдэг дээр хөвчлэн нэг удмын мэдээлэл рүү одоо ороод эхэлнэ. За одоо ингээд би гэдэг хүн байна. Миний өмнөх өвөг дээдс олон мянган жил гэж бид нар яриад байгаа ч гэсэндэ бас яг үүнтэй дүүцхүүц чухал зүйл нь бид нар өөр авч байгаа байхгүй юу. Энийг өртөөлж үргэлжлүүлэх хүн нь би те. Тэнгүүд үр хөвгтөө зөв боловсон хүмүүжүүлж үр хөвгтөө яг энэ удмын мэдээллийг алдахгүй улам чандлан те байлгахын тулд үр хөвгтөө бид нар зөв дадал хвчил зөв сэтгэлийн зангираагүй те ийм болгож хүмүүжүүлэхдээ өмнөх удмаа хүндэлж байгаа шиг бид нар дараагийнхаа удмыг бас бэлдэх ёстой үүрэг гэсэн дээр ороод ирдэг. Тэгээ нэрээ уламжлалтын эмчтэй ярилцаа сууж байгаа ч үлээ эсвэл нэг тийм ээ өвөг дээдстэйг холбогдсон шимшиг их олон талын мэдрэмж төрж тэгээд хэрвээ анзаарсан бол ингээл нөгөө шар ус басна гэдэг шиг тийм мэдрэмж төрж байна. За огторгон биелгээ бол ингээд нийгэмд үнэхээр үүргээ гүйцэтгэж байна. Энийг зориод ирэх юм бол энэ дан ганц одоо хөдөлгөөний эсвэл дан ганц биеийн жингийн тухай биш гэдгийг сая ярианаас чинь бид нэр хангалттай сайн ойлгож авлаа. Яг өөрөө одоо хувь урлагийн хүнийхээ хувьд ямар замналаар явж ирсэн, сонгодог урлагийн чиглэлээр төгссөн байна. Ажиллаж ирсэн туршлагууд нь юу байна? За одоо ингээ урлагийн эхлэл гингүүд хамгийн түрүүнд ингээд орж ирдэг юм нь ерөөсөө аав ээжтэй маш их баярлалаа л гэж хэлмээр санагддгийг. Миний нөгөө урлагийн гараанд бүр бага насны цэцэрлэг тахаас бүр ихэлсэн байдаг. Тэгэнгүүт нөгөө хүмүүс чинь ингээд за том болоод өөрөө ямар мэрэгчлээ болох нь те ингээд сонгоно. За хүүхдийн чадамжийг харъя гэдэг ч юм уу. Тэгэнгүүтээ одоо нөгөө мэрэгчлээ буруу сонгосноосоо болоод амьдрал тэмцэл хандж явдаг хүмүүс дээрээс нь маш их байна. Диплома өнгөөдүүлж जैन те. Бүр хизээ хоног дахиж өөрийнхөө хүслээр дахиж сурж जैन ингээд цаг хугацаа басан ч тодорхой хэмжээнд алдаж байгаа штэ. Гэтэл аав ээж маань надад ийм зүйлийг өгөөгүй байна. Анханасаа за миний хөөхд бол те бүжигчл болох юм байна гэдгийг харж чадсан тэр гоё агуу тийм нүдийг нэ би ингээд аюух талархаж явдаг байхгүй юу. Яаж намайг өөр мэрэгчлэр сурах чаагүй юм дээ гэж боддог. Тэгээ би ч гэсэн өөр мэрэгчлэр сурах гэж одоо ерөөсөө би тийм хүн болох байсан гэж боддоггүй байхгүй юу.
Тэр нь одоо маш их баярлдаг. За тэгээд цэцэрлэг тахаасаа бүжгэлж явж агаад Эрдэнтийн айлс юм манайх. Тэгээд Эрдэнтийн соёлын ордонд бүжгэлж агаад аав ээжээр хөгжим бүжигт шалгуулнаа гэд. Тэгээд хөгжим бүжигт тэнцээд тэгээд намайг хөгжим бүжигт сурахын тулд манайх Эрдэнтээс нүүж ирсэн баггүй юу. Тэгэхээр чинь бүр ингээ охиныхон төлөө бүр үнэхээр хичээсэн аав ээж штэ тий. Тэгээд манайх нүүж ирээд тэгээ хөгжим бүжигт орохдоо ууг нь Монгол үеийн ангид орно гэж ах шалгуулсан. Тэгсэн чинь яг намайг ордог жил сонгодгийнх нь анги нэг таарсан байхгүй юу. Тэгэл өөстө хуран буруунд дээрээ гардыг байна. Юу сонгодог урлаг ямар гоё ингээл. Тэгээ ерөнхийдөө бол шууд сонгодог урлагт дурлаад тэр ангидаа ороод дундаас нь Монгол руу шилжүүлнэ гэж болоод тэр ч ихтэй сонгодгороо төгссөн. Тэгээд ээж болохоор ингээд заавал дахиад дээд боловсрал эзэмших ёстой. Минийх энийг ингээд өшөө ингээд дахиад техник дээшлүүлээд одоо диглэж найруулагчаар ингээд сурчих гээл те. Тэгээд ээж болохоор ингээд одоо ингээ манай ээж чинь бас ингээд тийм залуухан хүн биш. Тэнгүүтээ ингээл тэр үед ингээл сар болгоо ингээл өөрийнхөө орлогоноос ингээл цааш ингээл 200 300 ч юм ингээ хийгээд идэг. Тэрнгүүрээ миний сургалтын төлбөрийг ингээ хийдэг. Ерөөсөө л намайг л ингээд аягүй сайн боловсруулна болгоно л гэж их зүтгэсэн. Одоо өнөөдрийн миний юм байлж ерөөсөө ээж аав ирээ маань 100% хөдөлмөр ахгүй юу. Тэгээд давхар би тэр үед нэг зориглоод 19 настай хамгийн өөрхөн сургалтыг нээж исэн. Тэгээд ээжээс гуйгаал ээж та ингээл яг 5 сая төгрөг зохицуулаад өгчих. Би тэгээл өстой яг болгоно гэд. Тэгээ өөрөө ингэж хичээж гуйж авсан зүйл чинь ардаа хариуцлагатай штэ. Би чинь мөнгө буцаага төлөй шүүхгүй бол болохгүй шүү гээл те. Тэгээл ээж бол бүхнийг зохицуулагч байсан. Тэгээл гаргаал өгдөг ингээл болгоол өгдөг ээж. Тэгээ анх юугаа заалаа нээгээл. Тэгээ заалаа нээж явахдаа юу эсэ тэгээд өмнө нэг хүнтэй цагаар заал ингэж хувааж түрээсч үтсэн байхгүй цагаар нь би ингээ ороод тэгсэн чинь манай ингээ гой дандаа дүүрэн тэр үед балетын сургалт ийсэн номис балет гээд тэгээд балетын сургалт маань ангинд дүүрэн тэгээд дахиад бүртгэл авангууд ингээ зарим ус бүртгүүлж чадахгүй хоцрох ч юм уу иймэрхүү зүйлс гараад гисэн тэнгүүд нь л ер нь бол би ингээ бие даагаад нээчвэл ер нь л тодорхой хэмжээнд хүнээ татчихлаа шүү гэж үзээд тэгээд нээгээл за тэгээд жинхэнэ нөгөө амьдрал ихсэн юм да гэдэг шиг л те яг бие даасан үе маа тэндээс ихсэн байхгүй тэгээд тойл захиалал толио ингээд өөртөө ингээ угсарчвал арай хямд тусах юм байна. Цаанаас нь суйрлуулвал арай үнэтэй юм байна гэдгээс ахуулаад хургуулсан чинь яг заалны гадаа авчираад нөгөө толио 50 оригчдیں۔ Тэгээ ядаж оруулаад өгөхгүй мүү гэсэн чинь тэнд нь ингээ үүсгэнд ороогүй гэж. Тэгээ би нөгөө толио гаргаж чаддгүй. Тэгээ би бүр уйлаа ээж би толио оруулж чадахгүй байна гэл. Тэгээл гадаа явжсэн хүмүүсийг гуйгаад ахаа их чинь тойл ингээ өргөлцөөд өгөөч тхөөм хөөгөнгөд хүмүүс чинь тий тэнгууд нөө хагарчвал яах юм бэ тэгэхээр ч хүмүүс чинь үгүй гэл айгаад ингээд оруулахгүй тэгээл ээж чинь өөрхий агшинчлуу залгаал очиод үүдээ тэгээд өгмөг гэл тэгээл ирээл тэгэл заалаа ястаа нэг ямар харанд огчуулаад за одоо ингээл ханны өнгийг гой солиод нэг юм очиод үлгчэнгүүт ингээл айгуу гой санагдал те анх бол балетын сургалтаар тэгж эхэлсэн. Тэгээд сонгодгоор балетын сургалтанд суудаг хүмүүс маань ч зөндөө байсан. Тэгээд тэр сургалт айгуу гоё явуулж исэн. За тэн дээрээс би тэр үед нэг юм хийжсэн. Dance therapy гэдэг нэг бүжгээр нөгөө сэтгэл зүй засах эмчлэх гэдэг зүйлийг тэгээд би англид энэ айгуу хөгжсөн байсан байхгүй юу. Тэгээд судлаад арга техникийг ингээ үзэнгүүтээ Монгол хүн дээр ингээ хийх гэж үтсэн байхгүй юу. Тэрийг тэгсэн чинь ингээ бүтээгүй. Тэгээ ерөн зүгээр одоо бодох нэ Монгол хүний хөдөлгөөн бол ерөөсөө биелгээл юм байна гэдгийг тэн дээр бас нэг батламж болчихж байгаа байхгүй юу. Тэнгүүд нөгөө сонгодог хөгжмөний чинь ноот бичил баялгуун хүртэл ингээд хүний сэтгэл зүй тарих ингээд сэтгэл санааны байдал ууг нь аягүй нөлөөлсөн хөгжмөнтэй байдаг. Гэтэл Монгол хүнд бол Монгол л юм зохино. Ерөөсөө л тэрийг бол их олон юм дээр баталсан. За тэгэж явж байгаад Монгол ухаантайгаа учирсан юм аа. Тэгэл алтан дээд үнэ айлгоо судлаад гэрлийн өвөргөө за тэгээ мэдээж Монгол ухаан ярьж байгаагаас энэ дээр өгдөөцсөн бас мэдээлүүд мэдээж байгаа. Тэгэл ер нь бол Окторгон биелгийг нэгээд энэ дээр нөгөө нэг арт продакшн гэдэг байдаг байхгүй юу? Арт продакшны хуралтай гэдэг юм монголчуудын нэг юм аягүй гоё жил нөгөөдөө болдог ивентийг санаачил зохиосон. Гэхдээ тэр бол бидний сансан шиг хэмжээнд олон хүнд хүрч чадаагүй. Маш цөөхөн хүнд хүрсэн. Тэгээд энэ бол мэдээж цаг хугацаа хөдөлмөр хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэр үедээ бол яг бага цөөхөн хүнтэй өөрсдөө тий гоё монгол ухааныг судалдаг хүрээлэлтийн хэдэн хүнтэй аягүй гоё халуун дотн хийсэн. Тэгээд тэн дээр ингээ хийгээл биелгэний тэмцээн болоод би гарч биелж мэлээл ингэсэн чинь аягүй олон хүмүүс сургалт хийсэн байхгүй. Сургалт ядгүй өөр төр чинь сурын морыг гэл ингээд эхлэнгүүт нь тэр үед миний юм сэтэл орж ирсэн гоо нэрээ биелгэний сургалт гээд нээж болох юм байна гэд. Тэгээд тэр үед анх ер нь бол биелгээ сонгодог хоёроо зэрэг явуулж эхэлсэн. Цагийг хуваагаад угаасаа өөрөө заалаа бүтэ авсан юм чинь. Тэгээд явж байгаа л
биелгэр рүү бүр орсон юм да гэж балетын сургалтыг бүр хаагаал тэгээд биелгэр рүү ороод тэгээд хажуугаар Монгол ухаан судлаад тэгээд 6 жилийн өмнөх миний биелж байгаа байдал одоогийн хоёр бол асар их ялгаатай байдаг. Тэгээ зарим бичлэг үзгэр жоох ичээд байдаг. Тэгээ яаж тэр үед бас ичгүй ингээд хийц юм дээ овоо гэж бас боддог байхгүй юу. Тэгээл ингээд нөө манер гаргаж байгаа зүйлсүүд мэдээч тэр үеийнхээс одоо шал ондоо. Тэгтэл нөгөө ихлүүлнэ гэдэг чинь хамгийн том ажил гэж ярьдаг штэ тий. Тэгэхээр тэрэндээ л баярлалаа юм да гэдэг. Тийм. Би чадахгүй дээ гэж бодож байгаа. Биелэхэд юухан байх вэ гэж бас одоо бардж байгаа. Аль алинд нь багшийн хэлэх уриалга юу вэ? За би чадахгүй дээ гэж бодож байгаа хүнд бол яг түрүү хэлсэндээ бид нар инк ястай, тих ястай гэж хайрцагл заадгүй. Энэ бол тэр хүний дотроос гарах ёстой зүйл. Тийм учраас биелгээний талаар сонсоод огшиж ивэл, биелгээ үзээд огшиж ивэл, Монгол дуугаа сонсоод огшиж ивэл, за бүр жураа гэлдэн сонсоо. Тэ? Жураа гэлдэн чи ерөөсөн манай юм тренд аяа шүү дээ, тэ Монгол бүжигний. Тэнгүүд огшоол өөрөө ирэхгүй ингээд те нэг хөдлөөл мөр зүрн хөдлөөл те. Гэхдээ яаж бүжиглэх юм мэддэггүй яг гацчдаг те. Яг ийм л мэдрэмж нь танд огшлон танд байвал тэгэл болоо. Ерөөсөө энэ дээр саад зов та чадахгүй биш ахгүй. Таны дотор чаддаг нэг биелгээ чинь сүнс чинь байгаа. Тийм. Тэгэхээр энэ өв соёл чинь бидний яс цусанд өвлөгдөж ирдэг. За энэ дээрээс нэр үүдээд нөгөө өв тэгч гэдэг яриа руу бас орчдөг байхгүй юу. Тэнгүүд нөгөө тэтгэвийн өв тэгч биелээч гэж ярьдаг штеп. Тэнгүүд би ингээд өв тэгч биш юм болов. Манай үе тэгж биелсэн хүн байхгүй штеп. Хүмүүс ийм бодол орж ирдэг. Манай удамд чинь одоо манай ээжийн төрсөн их чинь бол гавьяач жүжигчин бүжигчин хүн байдаг тий. Хүүхэд нь харсарнаа амтлагын амраах тий. Бид ч одоо үеэлүүд манай гэр бүлдээс урлаг хүмүүс байгаа. Гэхдээ би энийг ингэж онцол тодолж ярьдаггүй байхгүй. Би ч гэсэн ялгаагүй л яг адилхан хүмүүс бид нар тий. Тэгэнгүүт ингээд үзэнгүүт удамд нь бүжигчин биелдэг хүн байхгүй бол би өвдөгч биш болчих гээд тийштэй. Тэнгүүд энэ бол яс цусны юм аа. Энэ үеэсээ та өөрийнхөө энэ мэдээллийг тодолж гаргаж ирэх ёстой гэдэг зүйлийг хүмүүст л хүргэхийг хичээдэг. Тэгэхээр өөрөө ирэхгүй Монгол дуугаа сонсоод анхан шатны суур бүх хөдөлгөөнүүдэд хавирга ингэж хөдлөх юм байна, мөр хөдлөх юм байна, гар хуруу хөдлөх юм байна мэдээд авчлаа. Тэгээд дуугаа сонсоод өөрийнхөө биелнэ. Энэ бол таны биелгээ. Биелгээс тийм хайрцаг байхгүй, хязгаар байхгүй, огторгүй гэхэлэр угаасаа хязгааргүй төсөөлөмж орж ирж байна шүү дээ. Тэгэхээр уртын дуу сонсохоор яадаг үлээ бүр тал нутаг. Бас хязгааргүй мэдрэмж. Яг үүнтэй адилхан уртын дуу шиг тийм хязгааргүй хөдөлгөөн танд орж ирэх хэвээр. Тэгэхээр бол биелгээс юусоо айж болохгүй. Гол нь ирээд хүмүүс хэцүү санагддаг. Адаглаад язгуур сухаас ахуулаад за би ч гэсэн барахгүй юм байна да гэд хамгийн их 1 2 хичээл дээр тийг санагддаг байхгүй юу? Тэгээ би багш нартай би саяас төрчөөд орж ирээд ингээд хийсэн чинь бас яг тийг санагдсан. Тэгээ би нөгөөд хэлсэн. За манайхаа эхний хичээлүүдээр нь жоохон зөөлөн ормоор юм байна шүү. Их ч нь бол жоохон барахгүй санагдчих шүү гээл те. Тэгэхээр одоо нэг хөдөлгөөний дутагд маш их байгаа шүү дээ бид нарт. Тэгэхээр тэр үедээ л даван тулах хэрэгтэй. Тэнгүүд хүмүүс гэдэг зарим нь хавирганы аялга айгуу сайжснаа мөрөө хийж чаддггүй. Тэнгүүд за хавиргаал хий гэж бодоод идэг аахгүй үгүй. Энэ бол та мөрөө сурчвал төгсөн болох гэдэг нь шүү дээ. Тэгэхээр хавирга биш юм байна. Миний энд хичээлэг сурахтай зүйл бол мөр юм байна. Ерөөсө хаана асуудал чадахгүй байна. Тэрийгээ сайн хий. Тэгээд ах юм бол таны яг бүрэн төгс чинь гинэ би чинь тий төгс бүрэлдээд таны би ямар ч блок зангираагүй болно. Энэнгүүрээ танд биелэх нөгөө таалга чинь нэгдэж байна л гэсэн үг. За одоо эсэргээрээ биелгээ бол амархан штэ айгүй амархан харагддсан байна гэж ирсэн хүмүүс бас байна. Тийм хүмүүс чи ирэнгүүтээ хөөе ийм байсан юм чи харахад л их амархан байгаад исэн тий. Тэгэхээр яагаад харахад амархан байна гэхэлэр энэ хүний нүсгэлээс гараад байгаа зүйл байхгүй. Огшлоороо хийж байгаа учраас энэ хүнд хийж байгаа хүнд нь угаасаа амархан санагдана. Би огшоод хийж байгаа огшоод ингэж гарч байгаа хөдөлгөөнд учраас харин тэр хүний хувьд нөгөө биеийн блок дахиад нөгөө биеийн зангираа руу ордог. Зангираа ихтэй байгаа учраас энэ хүнд хэцүү байна. Зангираа тайларчих юм бол бүхэнд л ялгаагүй амархан. Гэхдээ энэ зангирааг тайлна гэдэг чинь бас мэдээж хэцүү зүйл байгаа. Энэ олон жил бидээ хураасан бидний зангираа шүү дээ. Сэтгэлийн хувьд хурна, биеийн буруу, хөвчлийн хувьд хурна, ажлын ачаалаас болж хурна. Одоо чинь 70-ны блокт байлаа гэхэд удирдлагын албан тушаалд ажилладаг, олон ажил зэрэг хийдэг, мөн олон хүүхэдтэй ээжүүд одоо дийлэнх яг харагддаг нь ийм хүмүүс 70 ингээд цогч чаддгүй 70-ны блокийг хурсан байдаг. За тэнгууд мөрний докторх те дээрээс доошо буулгах мөрний цохилго ба штэ. Энэ болгонгот ерөнхийдөө бол тухайн хүний эго илэрхийлдэг. Үгүй би ядраад штэ, би ингээд штэ, би зовоод штэ гэх нэг сүргээгүй. Нөгөөх нь болгонгот үгүй би хийсэн штэ, би мундаг байсан штэ, би авсан штэ, би чадсан штэ гэдэг те. Тэгэхээр эго бол олон төрөл байдаг. Тэгээд хүн тодорхой хэмжээний тодорхой
одоо бага хэмжээнд бол байх ёстой зүйл байдаг. Гэтэл энэ өөрөө хөөрөх, дэврэх. Тэгснээр бид нар хуян хөөрөх, даралт ихсэх, хөөрөгдөл байж Монгол хүндтэй. Тэнгүүд Монгол хүн өөрөө гал чанартай учраас ийм хөөрөх, дэврэх маш их байдаг. Энийг дандаа Монгол хүн бол дарж явах хэрэгтэй. Биедээ суулгаж явах хэрэгтэй. Тэнгүүд гал бадарч асж байгаа ч гэсэндээ тулгатай байдаг. Тулган дотор байх хэрэгтэй зүйл. Тэнгүүд энэ галны тулган өөрөө язгуур судлуулж өгдөг. Язгуур судлаар өөрөө тулг болгож биеийг дарж өгөөд энэ дээрээс докторх дасгал хийснээр энэ бидний дотроос хасаад байгаа гал дүлийг биеинд бүтэн суулгаж өгдөг гэсэн үг байна. Ингээл доктор дасгал ингээл жоохон хэцүү хийгээд ивэл ер нь жоохон хөөрөлттэй хүн байна гэж харж болохоор байхгүй юу. Тэгэл доктор дасгал нь ороод ирж ийн солбоо, гар гэд эдэр чи яг энэ шиг бүгд өөр ингэсэн тайлалтай ингээ ороод ирдэг. Үргэлжлүүлээд ярмаар ингээ бүр наривчилж асуумаар юмнууд байгаа боловч нөгөө хайрын яриа болчихно. Яг гэвэл цаг хугацаатай учраас тэгээд зориод ирснийхээ эргийг гаргалаа. Цаг заваа гаргаад энэ сайхан өөрийнхөө олж авсан мэдлэгийг сонсогч олонтой уулзсанд баярлалаа. Тэгээд үйл нь дандаа өөдөө дээшээ бүтэмжтэй байх болтугай гэж өрөөе. Баярлалаа. Энэ яриаг бас нөгөө зөвхөн сургалтанд ирж байгаа хүмүүстэй ярьдаг. Тэгээ хүмүүс зарим нь бичээд авчихгүй, voice-гээд авчихгүй шаа гэлдэгдэг байхгүй. Тэгэхээр ерөөсө хийлэгдэггүй. Тэгвэл биелэг зориод ирсэн сэтгэлтэй энэ хүмүүсийн дунд гоё бидэн шингэж халуун дулаанаар үлдэг гэж боддгийг. Гэхдээ сүүлийн үед за ер нь бол утга учир талаас нь бас хүрхэн зөв юм байна гэж бодсны үзнээр бас подкаст эхлүүлэхээр ингээд бас хичээж байгаа байхгүй юу. Тэгээ энэний маань ч гэсэндээ маш том дэмжлэг болж бас яг энэ өнөөдрийн ярилцлага маань ингээ өрнөлөө. Тэгээ та хоёрт ч гэсэндээ яг гоё цаг үеэ олсон мэдрэмжтэй гоё ярилцлага боллоо. Баярлалаа. Тэгээд саяны яриа бол ерөөсөө нөгөө 35 үсгийн А Б дээр л явж байгаа яриа. Бүр цаашлаад гүнзгийрээд ярианы хичээлгээ бүр тусдаа бас орж болдог байхгүй юу? Тэрнгээр орох юм бол бидний 7 чакра, 7 монгол тайлалтай, 7 энэ хүрт маань өөр өөрийн биелгээтэй байгаас ихсүүлээд ингээд маш гүн гүнзгий утга гайхалмж руу ордог. Тэгэхээр энэ өнөөдрийн ярилцлагыг сонсоод сонсогч нар маань баган ч гэсэндээ огшсон бол заавал биелгээгээ сураарай. Өөрийнхөө өв соёлыг өөртөө бүтээгээрэй гэж уриалъя. За баярлалаа. Ерөөсө биелгээнд явнаа.